Сайд нар хайчваа гэдэг асуултыг л асуучмаар ахын засгийн газраас өргөн барьсан хууль шүү дээ. Нэг ч сайд байхгүй, танхимд 15хан гишүүнтэй 14 цагаас чуулган үргэлжилнэ гэж уг нь тодорхойл хэлсэн биз дээ. Тэгээ танхимдаа бас 15хан гишүүнтэй юм чухал асуудлыг яриад сууж байгаа нь бол бас л харамсалтай л байна. Тэгээ одоо энэ Бямцагт сайд нөгөө өргөн барьсан сайдын оронд танилцуулга уншаад уг нь бас тодорхой асуултуудад хариулаад сууж ирсэн бас байхгүй. Тэгээ одоо ажлын хэсгээс л албаныхаас л одоо асууя. Гэр бүлийн салалтын шалтгаан 2017 онд гэр бүлээ салгаж байгаа одоо өрхүүдийн 2% нь гэр бүлээс гадуур харилцаа гэж тэмдэглэгдсэн байдаг. 2022 онд 20% нь гэр бүлээс гадуур харилцаа гэж шалтгаанаа мэдүүлсэн байна. Хэдхэн жилийн дотор 10 дахин нэмэгдсэн байна. Энэ бол манай нийгэм тулгамдж байгаа маш том асуудал мөнөөс мөн. Тэгэхээр гэр бүлийн гадуур харилцаан дээр ямар одоо бодлого байх вэ гэдгийг ялцчгүй одоо асуултын тэмдэг байхад үүнийг бас нэг тийм зүгээр торгоод өнгөрөх юм шиг эсвэл одоо нэг инээдэм ханиадан болгоод нийгэмд одоо юм сонирн байдлыг үүсгээл хариултууд яваал ердөөсөө нэг тийм чухалчилж авч үзэхгүй байгаа нь бол маш харамсалтай байна. Энэ дотроо хүүхдүүдийн асуудал маш чухлаар тавигдана. Жилд 30 мянга орчим хүүхэд бол эцэг их нь гэрлэлтэд бүртгүүлээгүй хүүхдүүд одоо мэндэлж байна. За энэ дотор бол мэдээж зүгээр иргэний харилцаа одоо юу гэдгийг эцэг их хоорондоо байгаа одоо ээж аваа удаж байна. За гэр бүлийн харилцаа гэр бүлээс одоо гадуур харилцаанаас үүссэн хүүхдүүд ч гэсэн байна. Тэгэхээр ер нь бол тухайн төрж байгаа хүүхэд бүр хөрөнгө эзэмших, өв залгамжлах, тижээн тэтгүүлэх эрхтэй гэж зааж өгсөн нь бол энэ хуулийн бас маш том зүйл залтууд юм уу гэж миний хувьд бол харж байгаа. 29-3 дээр гэрэлтэд бүртгүүлээгүй эцэг эхийн дундаас төрсэн хүүхэд гэрэлтэд бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсэн хүүхдийн адил эрх эдэлнэ гэж зааж өгсөн байна. Тэгэхээр үүнийг тухайн одоо эцэг нь гэр бүлийн харилцаанаас гадуур одоо хүүхэдтэй боллоо гэж үзэхэд тухайн хүүхдийг тижээн тэтгэх үүргийг адил хүлээх үгүй юу гэдгийг нэг тодорхой надад хариулаад өгөөч. Хаа хамаагүй эн тэндгүй хүүхэдтэй болоод яваад байгаа энэ эрчүүдийн хувьд өв залгамжлах хүртэл одоо энэ тухайн хүүхэд эрхтэй шүү гэдгийг нэг чанга тодорхой хариуцлагыг хэлээд өгөөч. Хүүхдийн тэтгэмжийг өгөх үүргийг хүлээж байгаа юу? Тижээн тэтгэх үүргийг хүлээж байгаа юу үгүй юу гэдгийг нэг тодорхой хэлээд өгмөр. Ягаад гэвэл хуулийнхаа танилцуулган дээр зөвхөн 5-аас доошгүй жил хамтран амьдарсан хосын одоо хүүхдүүд гэрлэлтэд бүртгүүлсэн одоо энэ өрхийн одоо хүүхдүүдтэй нэгэн адил өв залгамжлах эрхтэй юм шиг нэг тийм салаа утгатай тайлбар бас өгөөд байна. Ууг нь бол эцэг нь одоо мөн л юм бол ихээс гарсны нь бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Хинч тодорхойлоод байх шаардлага байхгүй. Тухайн эцгийн хувьд эцэг нь мөн л гэж тодорхойлсон бол тижээн тэтгэх үүргийг хүлээж байгаа гэдгийг ямар нэгэн цаг хугацааны хязгаар тавигдаагүй гэдгийг өөр шалгуур байхгүй гэдгийг нэг тодорхой хэлж өгөхийг хүсэж байна. За ажлын хэсэг хариулъя. За харин зэрэг гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод иргэн өдрийн нарийн бичгийн дарга мэгмар. За таны дурдж байгаа судалгаанд бол гарч ирж байгаа гэр бүлээс гадуур харилцаа бол гэр бүл саллалтын одоо томоохон шалтгаануудын нэг болж ингэж өсчээ гэдэг энэ судалгаа бол гарсан. За тэгээд энэтэй холбоотойгоор энэ гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулгын нэг концепцийн маань одоо үндсэн юм бол хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах гэдэг энэ агуулгаар энэ концепц маань бичигдэж орж ирсэн. Тэмж учраас саяны таны асуултанд дурдж байгаа 29-3 энтерт бол хүүхд бол гэрэлтэд бүртгүүлсэн хэсгээс үл хамааран одоо өв залгамжлах тэр бусад эрхтэй байхаар ингэж зохицуулсан. За ялангуяа эцгийн тогтоох асуудал бол энэ
одоо байгаа иргэний хэрэг хянаж үйлдвэрлэх тухай хууль гэр бүлийн хуулиар бол бас байж байгаа. Тийм учраас ингээд одоо гэрэлтэй бүртгүүлэхгүйгээр ингээд хүүхдтэй болоод ингээд гэр бүлийн гадуур харилцаанаас явж байгаа хүмүүсийн хувьд бол ихэнх хэрвээ одоо хүсэлтээ гаргаад онцгой ажиллагааны журмаар шүүхэд эцэг тогтоох хүсэлтийг гаргаад энэ хүсэлтийг одоо ханган шийдвэрлэсэн тохиолдолд бол тэр хүүхдийн одоо эцэг бол тогтоогдсны дараа бол тэр өв залгамжлах асуудал бол иргэний хуулийн 521 зааснаар бол өв залгамжлуулах одоо эрх нь бол үүсэх юм бүрэн боломжтой байж байгаа. Тийм учраас хүсэхгүй байгаа тохиолдолд их нь бол эцэг тогтоолох хүсэлтийг шүүхэд онцгой ажиллагааны журмаар гаргаад ингээд шийдвэрлүүлээд ингэж явах бүрэн боломжтой байгаа. За Аюуша Ариун зээг шин дахин тодруулъя. За хүүхдийн өмнө бол асран тэтгэх үүргийг эцэг их хоёулаа хүлээж байгаа. Үүрэг хүлээж байгаа болохоос биш, боломжийн талаар боломжтой гэдэг одоо ийм байдлаар бол бас хандах ёсгүй. Үүнд бол эцэг нь одоо мөнлөн болвол хүүхдийг тижээн тэтгэх, тэтгэмжийн өгөх үүргийг хүлээж байгаа. Үүнд бол хамтран амьдрсан одоо 5-аас доошгүй жил хамтран амьдарсан байна уу? Гэрлэлтэд бүртгүүлсэн байна уу? Бүртгүүлээгүй байна уу? Нэг удаагийн харилцаанаас үүссэн байна уу гэдг нь үл хамааран шүү гэдгийг одоо бас энд тодруулж хэлмээр байна. Ягаад гэвэл хүүхдийн өмнө бол хүн болгон одоо үүрэг хүлээсэн байгаа шүү. Нин ялангуяа эцэг их юм а гэдгийг онцгойлж хэлмээр байна. ДНК шинжилгээ хэдэн төгрөгөөр хаана хийдэг вэ? Тэгээ хосуудын хоорондын хамаарлал нь хэдэн хувьтай байвал зохистой хэмжээнд тооцогддог вэ гэдгийг бас тодруулаад өгөхийг хүсэж байна. За ажлаас хариулъя. Ажлаас За шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ лабораторийн эрхлэгч тийм үү? За тэгээд Ариун зээг гишүүний асуултанд хариулъя. За эцэг тогтоох шинжилгээг болохоор шүүх шинжилгээний тухай хууль зааснаар бол хувийн лаборатори болон шүүх шинжилгээний байгууллагатай хийх болцоотой болсон байгаа. За тэгээд эцэг тогтоох шинжилгээг болохоор засгийн газрын төлбөр үйлчилгээ улсын тэмдэгтийн хураамжийн дагуу болохоор 180 мянган төгрөгөөр бол авч хийгддэг. За энэ багц шинжилгээгээд эцэг их хүүхэд гэсэн шинжилгээ бол хийгддэг байгаа. За 2025 оны байдлаар гэдэг энэ жил бол нийтдээ 800 орчим эцэг тогтоох шинжилгээ хийгдсэн байгаа. За Ариун зээг шин дахин тодруулж асууя. За яг эцэг тогтоох шинжилгээг надад хариулаад өгсөнд баярлалаа. Гэхдээ би түүнийг асуугаагүй. Хосууд гэрлэхээс өмнө ДНК шинжилгээ хийнэ гэсэн нэг тийм одоо хуулийн залт байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ одоо хосуудын гэрлэхээс өмнө хийлгэх шинжилгээг хаана хийж байгаа вэ? Хэдэн төгрөгөөр хийлгэх вэ? Тэгээ хоорондын хамаарлал нь хэдэн хувьтай байх нь одоо зөвшөөрөгдсөн гэж үзэх вэ? Одоо юу гэдэг 30% хамааралтай байна гэж гарчихлаар тэг биш байна, хоёулаа салъя гэдэг юм ярих юм уу? Эсвэл одоо 50% байхад за яах вэ, болно, угаасаа монголчууд ийм ойрхон гэх юм уу? Ямар нэгэн одоо ийм одоо тавигдсан тийм шалгуур байдаг юм уу, үгүй юм уу гэдгийг л асуугаад байгаа. Наад хуулийн заалтнаас тодруулаад байна. За хариулъя. 4 номерын микрофон. За дахиад хэлгээд юу болохоор Монголын хүн амын 1% болохоор энэ 28 оноос эхлэн шинжилгээ бол хийгдэж эхлэх хэрэгтэй байгаа. За тэгээ 28 оноос өмнө энэ 2 жилийн хугацаанд бол ерөнхийдөө Монголын хүн амд бол түгээмэл давтагдж байгаа генетик индексийг бол тогтоох хэрэгтэй. За ингэж тогтоож ижвэл яг хэдэн хувиар хэдэн хэмжээгээр тохирч индекс нь хідээр тохирч байгаа тохиолдолд энийг ойртож гин холдож гин гэдгийг бол тогтоох бай гэдгийг бол тогтооод явна. Тэгэхээр бол суурь судалгаа эхлээд хийгдэх хэрэгтэй. Иймэрхүү байгаа. За тэгээд нэг хүнд хийгдэх шинжилгээний дундаж өртөг бол нэг 700 мянган төгрөг бол байна. Наа чи хэдэн хувьтай байвал
зөвшөөрөгдөхийн хэдэн хувь байх одоо ямар тохиолдолд зөвшөөрөгдөхгүй юм гэдэг асуулт асуугаад байна шүү дээ. За сиблийн Тодруулъя. индексийг болохоор тогтоох хэрэгтэй байгаа. Сиблийн индекс гээд илүү ойртож байгаа хэсгийг нь тогтоогоод явах хэрэгтэй гэсэн үг. За энэ нь болохоор сиблийн индекс нэгээс бага байх юм бол ах トゥ байх магадлал өндөр гээд. За сиблийн индекс 100-аас их байх юм бол одоо ах トゥ байх магадлалгүй байна гэд. Ингэж тогтоох хэрэгтэй. Индексийг нь тогтоох. За энийг ажлын хэсэг дээр ер нь тодруулах хэрэгтэй юм байна шүү. За. Авдрунгийн намын чимэг.